тэр хүмүүсийн За, надад нэг асуулт байна. Балер өдөр бот хоёрын сүүлийн 100 асуултаас тайдээс би асуудаг байгаа 7 хоног болгон. Өнөөдрийн асуулт номер 20. Та өөрийнхөө юунаас ичдэг вэ? Дахиад асууя. Та өөрийнхөө юунаас ичдэг вэ? Маш энгийн асуулт. Гэхдээ бас бидний хариулах дургүй асуултууд, хүмүүсийн зугтдаг асуултуудын нэг нь. Яа гэвэл ичдэг зүйлээ таних, мэдэх, бүр хэлнэ гэдэг чинь тэрийг бодит болгочихж байгаа юм шиг. Тэрийг бусдад харуулж байгаа юм шиг буруу хуурамч мэдрэмж бидний толгойд гарч ирдэг. Хүн болгонд бидний өөрсдийн ичдэг зүйлүүд, тийм сэтгэл хангалуун байдгүй зүйлүүд байгаа. Аяанда бид нар ямар болох ёстой юм гэхээр өөрийгөө бүрнээр нь тэр чигээр нь хайрладаг, хүндэлдэг хүн болох ёстой. Гэхдээ тэр болтлоо хэдүүлээ эхлээд өөрийнхөө дутагдaltaй мэдлгүүдийг, айдсуудыг болгоомжлдог зүйлүүдэд танд сурах хэрэгтэй. Таниж байж бид нар өнөөдөр энэ зүйлээс болгоомжлох ичих нь зөв үгүй юу гэдэг асуулт руу хүртэл орч чадна. Хэрвээ бид нар юунаас ичдгээ ч гэсэн танихгүй, нүүрлэхгүй, тэгээд тэрийг ярьж эхлэхгүй, мэдэж эхлэхгүй бол тэр чигээрээ л үлдэнэ. Яагаад энийг таних ёстой гэдэг асуулт магадгүй гарч ирж магадгүй. Бид нар өнөөдөр өөрийнхөө юунаас ичдэг болгоомжлтгоо танихгүй бол тэр айдас нь өнөөдрийн бидний үйлдэл болгоныг удирдах нөлөөлж байдгийг хэдүүлээ мэдэх хэрэгтэй. Таниж байж бид нар тэр сул талтайгаа зөв зохицон амьдраж, тэг аяанда хүлээн зөвшөөрж, эдгэрэх горим руугаа орж эхэлнэ. Тэр айгүй энгийн асуулт боловч айгүй том асуулт. Би өөрийнхөө өндрөөс ичдэг байсан, би их намхан, тийм намхан биш. Өндрөөс ичдэг байсан. Яа тэгэхээр 10 жилд байхдаа би дандаа хамгийн доор нь жагсдаг хүүхэд байсан. Тэрнээс аш өссөн. Тэгсэн ч гэсэн би айгүй өндөр хүн биш. Би тэрнээс ичдэг байсан. Одоо би энийг хүлээн зөвшөөрдөг болсон. Миний өндөр айгүй боломжийн айгүй айтайхан надад айгүй тохирсон өндөр гэж боддог гих мэтэр. Гэхдээ өнөөдөр би намхан, өөрийгөө намхан, тэгээд тэрнээс айгүй хичдэг бол би хүмүүсийн хажууд зогсож байхдаа өөрөөр зогсно. Би өөрийнхөө нурууг өөрөөр байлгана. Би өнөөдөр хүмүүст харагдахын тулд хоолоогоо ондоо байлгана. Өөрийнхөө биеийн байдлыг ондоогоор авч явна. Энэ болгонд нөлөөлдөг гэдгийг би санаж байна. Тийм болохоор энэ асуултыг танаас асууж. За энэ асуултанд асууж үзээрэй. Өнөөдөр видео таалагдсан бол лайк дарахаа битгий мартаарай. Тэгээ манай сувгийг анхудаага үзэж байгаа бол энэ сувг дээр манай багийн зүгээс 7 хоног болгон 2-3 видео оруулдаг байгаа шүү. Тэгэхээр subscribe хийгээ битгий мартаарай. За ингээд дараач видеогоор уулзцгаая. Балер өдрөг байцгаагаарай.